холбогдохоор. За зах зээл эзэлж буй байр суурь гэж perceptual maps гэдэг энэ дээр болохоор ер нь бол энэ шинжилгээний цаанаар судалгаа авч болгоорой. Бидний одоо анкетын судалгаа гэдэг шүү дээ, тийм хэрэглэгчдээс авдаг. Энэ хэрэглэгчдийн зүгээс таныг үнэлж байгаа үнэлгээ шүү. Хэрэглэгч худалдаагчдын зүгээс. Түүнээс таны өөрийн бодлол ерөөсөө биш шүү. Тухайн салбартаа адилхан үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд байгаа шүү дээ. Үйлчлэгч гэсэн адилхан тийм компаниуд байгаа. Тэрний үйлчлэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээнээр хийж байгаа судалгаа шүү. Өөрсдөө хаана байгаа вэ? Хайчих вэ гэдгийг тодорхойлох гэдэг. За жишээ нь энэ бэкэнд шаардсан юм л да. Юугаар батал Монбек гэсэн нэгэн компани өсгөгчд хоорондоо тийм үү? За ямар бүтээгдэхүүн бэ гэхээр баярын билүүдийн жишээ шинжилгээ үзье. Би энэ шинжилгээ хийхээс өмнө хэрэглэгчдээ судалгаацсан байхгүй бидээс асуулаа. Та одоо ямар компани бэкэнд хэлбэр үү гэж асуулаа. Тэрнийг одоо би дүгнээд юу гэж хэлэх юм гэхээр энэ үсгээр зоочихгүй байхгүй. Тэгээд билгууныхаа хоёр шинжийг авъя. Юу вэ? Банк, сонголт гэдэг авчлаа тийм үү? За тэгээд жишээ нь бүтээгдэхүүн би гэж бодъё л доо би өөрөө гэж бодъё. Манай бүтээгдэхүүн баярын билгууны амтны ямар байсан бэ? Үнэт хүчин. 1-4 хүртэл үнэт хүчин. Нөгөө үйлчлэгчдээ судалгаагаа гаргаад ирэх нь шүү дээ. За энд байсан бэ? 3.2 таа байсан байна. Тэгвэл сонголтын хувьд ямар байсан бэ? 3 орчим дээр гайвал сонголттой маань их огтлсон юм байгаа. Энэ бол төгс зүйл. Бид нэр импрүүв хийгээд байгаа шүү дээ. Энэ байгаа юм. Гэх мэт жишээ бус компаниудаар ч гэсэн ингэ